Үзэгч та бүхний харж байгаа энэхүү залууг ган тулга гэдгээ. Тэрээр зөвхөн шүдээрээ хүнд техникийг чирдэг хэн бүхэнд байдаггүй онцгой чадвартай. Энэхүү чадвараараа Монгол хүний тэсвэр төвчээрийг дэлхийд таниулахыг зорилго болгон хичээж яваа юм байна. Тэгэд энэ төвчмөд сонирхуулаад хэлэхэд бол юу байгаа. Миний бүх чирсэн мэдлгүүдийг сайн анзаарч харах юм бол зөвхөн би баруун талын гараар чирдэг. Тэ. Зөвхөн баруун талын гараар бүхэл бүтэн 30 шүдээрээ чирэх бол ерөнхийдөө бол боломжтой. Гэхдээ нөгөө зориултыг нь зуулт байдаг учраас би баруун талын гараанд сайн зуулж чирдэг байгаа. Анх өнгөрсөн жилийн 8 дугаар сард 40 литрийн бетонтой ус амаараа зууж хоорондоо зайтай зогссон том оврын 2 автобусыг 2 удаа тойрсноор шүдэрээ хүнд жинтэй зүйл чирхэн эхэлж байжээ. Үүний дараа Ирэн хотод ажиллаж амьдарч байхдаа 1.8 тонны жинтэй микро автобусыг 80 м газар чирч үзээд болох юм байна гэсэн итгэл төрснөөр автобус, жип, вагон гэдэл үргэлжилжээ. Миний хамгийн том үзүүлбэр одоо 5 бүгдээр очиж чирсэн 5 ширхэг ланд 200 машин байсан. Яагаад гэвэл тэр чинь би ч хүн учраас 2 хөлн дээр илж ийж байгаа шүү дээ. Миний эсрэг бүхэл бүтэн тэр олон тооны жинтэй зүйл. Тэгээд нэг машин ихтэл 4 дугуйтай 20 дугуй миний эсрэг 20 дугуйны газартай харьцалтай байгаа шүү дээ. Тэр 20 дугуйны зуралт чинь бас байгаа учраас тэгээд тэр л миний хувьд бол хамгийн хүнд үзүүлбэр байсан да. Тэгээд яагаад хүнд вэ гэхэл эхнийхэн чирээд явгонгод түүлд нь 4 машин миний толгойд, миний хүзүүнд, миний шүдэнд угзаралт өгнө гэдэг чинь маш асар их том асуудал та. Дэлхийн дээд амжилтанд вагоны төрөлд 300 тонн байдгийн байна. Харин автобусны хувьд гэвэл дэлхийн рекордод бүгд найрамдах Хятад ард улсын шоун дээр 13.7 тонн гэж батлагдаж байжээ. Харин ган тулгын хувьд энэ жил 16 тонны хүнд автобусыг чирсэн байна.